За сайн байна уу? За сайхан амарч байна уу? За сайхан. За өөр аялалтаа юу? Оо сая жоохон явж байгаа дэрлээ. Колумб, Перу газар ирлээ явлаа. Телевизээр түгэл гарчсан. Хэрвээ та Монголын аялал жуулчлалын салбарын бодлогыг тодорхойлогч, аялал жуулчлалын салбарын жишээ сайд байсан бол та нийн тэргүүндийн салбарт юу хийх вэ? Их сонио асуулт байна. Сайд байсан бол гэдэг чиг сонио. Гэхдээ энэ дээр байсан бол гэдэг өнгөрсөн цагтаар биш. Ер нь хэрвээ сайд байх бол гэж ирээдүйд цагтаар. За ер нь сонирхолтой асуулт байна. Тэгээд мэдээж миний хувьд бол бас дэлхийн 200 гаруй улсын 117-оор нь аялж тэр аялсан нэвтрүүлгээ олон түмэндээ түгээж ингэж явж байгаа хүний хувьд бол мэд аялал жуулчлалын салбар бол миний хамгийн ойрхон салбар. Чи тэрийг өс зөв онцлсан байна гэж бодож байна. Тэгээ мэдээж бодож сандаг юм бол зөндөл байгаа. Тэгэхээр аялал жуулчлалын салбар гэдэг бол зөвхөн нэг яамны асуудал биш юм байна. Ер нь аялал жуулчлалын яам гэхээр л аялал жуулчлалаа хариуцдаг, бусд нь хариуцдаггүй гэж байж болохгүй. Тэгэхээр аялал жуулчлалын салбарыг хөгжлийг ярих юм бол бүх яамтын одоо уялдаа холбоог ярих хэрэгтэй юм бэл. За хамгийн түрүүнд ялангуяа манайх шиг ийм одоо ландлок гэж ярьдаг шүү дээ. Далаад гарцгүй хорхон өрштэй ийм улсын хувьд бол хамгийн түрүүнд бол одоо зам тээврийн асуудал хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр зам тээврээсээ болоод аялал жуулчлалын салбар хөгжихгүй байгаа тохиолдол байж байна. За ингээд байгаль орчин манайх чинь сайхан дэлэг сайхан нутагтай ихэнх кемпүүд аялал жуулчлалын баазууд маань ингээд орон нутгаар дардсан ингээд ярих юм бол нөгөө байгаль орчин яригдаа явчихна. За бид хоёр ингээд одоо энэ сайхан Улаанбаатарынхаа яг 0 цэгт Чойжл ламын музейнийхаа одоо музейний өмнө зогсож байна. Ингээд энэ Чойжл ламын музей үзүүр инээтрээ гэдээ ярих юм бол соёл урлаг боловсролын яамтай холбоотой явж. Тэгээ ингээд харахаар засгийн газрын тэр чигээр нь одоо хэмжээнд тэгэхээр нэг өсөндөө нөгөө виз орохоор ч гадаад юм болоо явчихна тийм. Ингээд ярих юм бол эн чинь нөгөө засгийн газрын хоорондын яамдуудын хоорондын уялдаа холбоо ингээд маш юм том өргөн хүрээтэй маш том бодлогын асуудал яригдах болж байгаа. Зөвхөн аялал жуулчлалын яам нь аялал жуулчлалаа хариуцаа та нар тэндээ ингээ бай гэж энэ бол өрөөсгөл ойлголт болчихсон. Тэгэхээр энэ бүр засгийн газрын асуудал болоо явчихна. За тэгээ хамгийн түрүүнд манайх шиг одоо олон жилийн судалгааны үр дүнд ингээ харахаар бид нар төр засаг өөрөө оролцох нэг юм байна, оролцохгүй нэг юм байна. Энэ заагаа одоо ингээ ялах хэрэгтэй. Бид нар дэндүү оролцохгүй зөвхөн нөгөө хувийн хвшилтэд үлдээчих хэвээр юм дээр манайхан оролцоод яваад байдаг нэг юм буруу зуршил бий. Жишээлбэл одоо ингээ нөгөө од тогтоон мэрэгжлийн хэн шалдах нь очиж шалгах нь инээ дээрээ гэл ингээ тийм ээ. Одоо өнөөдөр энэ чөлөө зах зээлийн нийгэмд бол өрсөлдөөний үр дүнд хин сайн байна, хин муу байна гэдэг чинь өөрөө ингээ тодтоод ганц юм асууч. Одоо би ч гэсэн өөрөө энэ салбарын хүмүүс болохоор ойлголт их багтаа. Зүгээр танаас бүр анхны элементарны юм асууч л да. Би бас мэдэж авахыг хүсэж байна л да. Ер нь аялал жуулчлал гэдэг энэ хоёр үг ба штэ. Бид нар чинь ингээл аялал жуулчлал гэж холбоол хэлчихдэг. Гэтэл энэ аялал гэдэг нь юу юм, жуулчлал гэдэг нь юу юм? Ягаад энэ хоёрыг хамтдаа яваад байгаа? Тэ яг мэдээж нөгөө гаднаас орж ирж байгаа аялах жуулчлал гэдэг өөр юм уу? Манайх нэгч байж болно, өөр утгаараач байж болно. Аялал гэдэг чинь одоо специфик аяллууд байж чинь жуулчин гэдэг чинь туслаа нэг өөр ойлголт болоо явчихсан. Тэгэхээр манайхан ерөнхийдөө жуулчин гэдэг юуг ойлгодог гэхээр гадаадын үнийг л жуулчин гэж ойлгоцсон байна шүү дээ. Ингээд энэ салбарыг ингээд хаваад үзэх юм бол одоо бит хоёрын яриа хөрөхгүй. Тий. За яг асуултаа дахиад тодтоод хэлэхэд хэрвээ та аялал жуулчлалын салбарыг хариуцсан сайд байсан бол энэ тэргуунд яг юу гэх тодорхой. Бүр хамгийн энэ тэргуунд нэг асуудал. За нэг шийдэл бол манайх мэдээж олон асуудал олон асуудал байгаа. Зөв миний хамгийн түрүүнд харж байгаагаар бол манайх жоохон оновчгүй олон улсын сурчлагын дээр алдаад байдаг. Дэлхийд дараах байгаа энэ 200 орны орноос Монгол улс маань яг юугаараа бид нар юник юм. Юугаараа бид нар тэр бусад орнуудаас ялгаатай юугаараа энэ аялал жуулчлалын зах зээл дээр бид нар өөрсдийгөө рекламдах хэрэгтэй гэдгийг олж мэдэх хэрэгтэй. Танихаар юугаараа? Миний бол манайхаа бол одоо ерөөсөө л хоёрхан зүйл байгаа шүү дээ. Манайх одоо үүх түүхээ аваад үзэх юм бол гар тий үүх эхлээд түүхээ ярих хэрэгтэй тийм үү? Түүхээ аваад үзэх юм бол одоо гарын 5 хуруунд багтгал дэлхийн түүхийг бүтээсэн ард түмэн шүү дээ. Тэгэхээр бид нар түүхээрээ барах хэрэгтэй. Харамсалтай нь бид нар түүхээрээ барахад цээжээ ирээд нөгөө түүхийн үзье гэхээр үзэг бүтээгдэхүүн байхгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээрээ нэлээд шаргуу ажиллах хэрэгтэй. За хоёр дахь нь бол бусдаас юугаар ялгаатай гэхээр яг чиний түрүү хэлсэнчлэн нүүдэлчин соёл иргэншил. Тэгээ нүүдэлчин соёл иргэншлээ бид нар одоо үнэхээр түгээж, сурталчилж энэ дээрээ одоо фокуслах ёстой юм. Дэлхийн орнууд ч нөгөө аялахын тулд нөгөө одоо Тайланд ч юм уу бусад орнууд маш их тийм дагалдах бүтээгдэхүүнүүд байгаа даа шүү дээ. Тэнд казино байна. Маш олон бүтээгдэхүүн байна. Манайх болохоор ирээл байгаль үзэх. Тэгэхээр яг нөгөө жуулчдын сонирхлыг энэ өөрөө хэр зэрэг татдаг бүтээгдэхүүн. Ер нь бол татна. Бид нар маш зөв сурчлаад бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр гаргах юм бол маш ирнэ.
Ирэх салбар тий. Ягаад тэгэхээр за мэдээж Таиландд бол зүүрлэхгүй. Ягаад тэгэхээр Таиланд ч өөрөө жилийн 4 удирдал дулаан тэнд бол одоо sex tourism гэдэг юм уу тий. Одоо pleasure tourism гэж явж штэ. А Монголд бол арай өөр тэр uniqueness гэдэг байдлаа бид нар гаргаж ирээд тавиад зах зээл дээр сурталчлах нь хамгийн чухал гэж ойлгоод байгаа хгүй. Тэр манай нөгөө нэг өнгөрсөн нэг засгийн үед нэг оюун гэрэл сайдын үед нэг хаана үлэн чи BBC-д үлээ CNN-д үлээ захиалга өгөөд нэг өрөө гаргуулж ирсэн шүү дээ. Nomadic way nature гэдэг. тий. Одоо ч тийм. Nomadic way of nature тий. Тий, чинь одоо тэр нь яг олон улсууд хэр хүрсэн тэр хүлээтэнд ирэхээр нь манай бүтээгдэхүүнүүд нь хэр нийцсэн эсэх нь бол сайн мэдэхгүй. Яг одоо ч нэг статистик харахаар нэг 400-аад мянган жуулчин ирдэг. Тэрнээс чанартай жуулчин харьцангуй цөөхөн бараг 100-аад мянга ч юм уу. Би одоо яг зөвхөн яг энэ дээр нэг юм бодолтой байдгийн зүгээр миний л бодол шүү тийм ээ. Бид нар түрүүн би хэлсэн те бид нар ядын сурчлагын дээр нэлээд жоох алдаад гол манай сурчлагын чинь ерөөсөн IPT одоо аялал жуулчлалын том өрсөлдөнгүүдээр л явж Монголоор сурталчилдаг те одоо нэг ийм арга байгаа шүү дээ. Welcome to Mongolia. Тэр минь зүгээр хэр үр дүнтэй байдаг. Зүгээр миний харж байгаагаар бол одоо Холливуудын том одоо нэг Джеймс Кэмерон ч гэдэг юм одоо хэн байдгийг те том студиудтай найруулагчтай гэрээ хийгээд яг одоо Монголынхаа энэ эзэн Чингисийн талаар дэлхийд даяар төгснэг сайхан кино хийх болж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол одоо аялал жуулчлалын сайд тэрвээ боллоо гэж боддог юм бол хамгийн түрүүнд хийх ёстой юм бол одоо энэ агаарын тээвэр. Манайх одоо нөгөө лендлок гэж хэлсэн шүү дээ. Одоо хамгийн онцлог их боломжтой. Онцлог их боломжтой. Түүнээс вагоноор 5 6 7 хоноод ирдэг жуулч байгаа. Гэтэ маш цөөхөн. Дийлэнх нь 90% нь ерөөс онгосоор ирж байгаа. Тэгэхээр онгосоор ирж байгаа жуулчдыгаа бид нар аль болохоор тэр урсгалын нэмэх үүднээс бид нар одоо энэ эсхийн салбарыг бол маш хурдан түргэн либералчлах шаардлагатай гэж харж байгаа. Тэгэхээр асуудал яг судалгаа байдаг юм болов нэг жуулчин ирэхэд дотоодын кичнээн ажлын байр бий болж идэг, тэнд кичнээн орлого оруулж идэг гэдэг тийм тоонууд хэрэгтэй. Тэгэхээр ерөнхийдөө статистикээр харахад бол өнгөрсөн жил бид нар чинь $460 сая аялал жуулчлалын салбараас олсон гэдэг байгаа шүү дээ. Тэгээд нөө ирсэн үнийн тоог нь харах юм бол 480-аад мянган хүн. Тэгээ ингээд харьцуулаад үзэх юм бол нэг хүн бол нэг $900 зарсан болж таарж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол тэгээд тэр $480 сая бусад салбартайгаа харьцуулаад үзэхэд уул уурхаан дараа орж байгаа хоёр салбар болчиход байгаа байхгүй юу. Бид нар экспорт гэсэн үг шүү дээ. Үгүй ер нь аялал жуулчлалын чинь угаасаа экспорт гэж хэлдэг шүү дээ. Ер нь бол шууд утгаараа экспортын салбар, валют орж байгаа том салбар. Тийм учраас бол манайх одоо diversification буюу солонгоруулна гэж эдийн засгаа солонгоруулна гэж яриад байдаг бол хамгийн түрүүнд бид нар анхаарах салбар бол ялчгүй аялал жуулчлалын салбар. Хамгийн их ажлын байр бий болгодог салбар болчиход шүү дээ. Уул уурхай бусад зүйлийг ботхно. Магадгүй нэгээр дамжаад нэг усын төсний соёлын солилцоонд орж идэг. Гол асуудал над нэг юм дотоодын аялал жуулчлалтаар надад нэг юм эмзэглэвчтэй нэг юм байдаг. Хэдэн жилийн 3 4 жилийн өмнө би нэг ажиллаар Вьетнамд очихгүй юу. Тэгээ Вьетнамд очиод тэр чинь нэг ажлын нэг өдрийн нэг чөлөө гарсан чинь бид нөө Хоолон Бэй билүү? Хоолон Бэй тий. Нөгөө нэг өндөр уухтай модоор өвсөн ногоор холбогдсон. Тэр лүү Ханоогоос 160 км газар Ханоогоос тийш 4 уттай буудалд бид нарыг аваачиж буулга. Бид нар хоёулаа л явсан л да. Битүүрт нэг машин гаргаад 160 км газар авч очиод Хоолон Бэйд нэг жижигхэн бас нэг усан заваар авч аялуулаад тэрэндээ өдрийн нэг загастай хоол өгөөд тэгэд оройн нэг хонуулаад маргааш наваад ирэхэд нэг хүнээс $200 авсан байхгүй. Тэгээ би одоо энэ үртэг зардал чинь одоо Монголд бид нэр бодвол одоо монголоор бодвол нэг чинь бид нар замбраагүй үн хэлэндээ. Тэг шүү дээ. Тэгэхээр чи хоёр тэгэхээр яг энэ төрлийн бүтээгдэхүүнд бид нар өөрөө өрсөлдөхэд өөрөө бас их амаргүй юм байна гэж санагдчихсан. Ёстой тэр юуник байдлаа л олж авахгүй бол чи анзаарж байгаа бол яг аялал жуулчлалын салбар бол манай улсын хувьд бол цоошин салбар. Гэтэ одоо ингээл үнийн харилцаа тэр гаргаж байгаа үнийн зэсэн тэр бол бас тодорхой хэмжээгээр хямдраал байгаа. Бас гэтэ бол үнэхээр бусад одоо олон жил хөгжсөн салбаруудтай өрсөлдөхөц бол хэцүү. Жишээлбэл Японоос Монголд ирээд 5 6 хоног аяллаад буцах одоо зардал нь тэндээс Америк яваад тэрнээс илүү аялчаад Америкээр явж аялаад ирэхээр хамаагүй үнэтэй бол тусаад байгаа байхгүй юу? Safety байдал. Гэхдээ safety тал дээр бол харин ч манайх ер нь дээгүүр явж байгаа. Одоо булангийн орон энэ дайн байлдаан шашин хоорондын мөргөлдөөн энэ дээрээ за Африк энэ төр гэж ярих юм бол харин манайх зүгээр илүү манайх safety place гэж ярих юм бол тийм дээрээс нь найрсан за яг нөгөө нодлон жил нэг Английн жуулчин одоо яастыг тооцвол манайх бас харьцангуй гайгүй. Тэгэд энэ тал дээр бол одоо арга эрдэмэн ч гэсэн одоо бүх нийтээрээ дэм дэмэндээ дээсэлчэндээ бүгдээрээ л сайхан харьцаатай гадныханд аятайхан харьцаж ижил одоо бидний валютыг чинь татна. Урилгыг хүлээж авч оролцсон танд баярлалаа. Бид нар бас оролцогчтой нэг жижигхэн юм глобус билеглэх гэж байгаа.
дэлхийн соёлыг, дэлхийн мэдлэгийг бас бидэртэй хуваалцсан танд их За баярлалаа. баярлалаа. Гой бэлэг дэмбэрэлтэй бэлэг өгсөнд баярлалаа. Глобусаа харж байгаа л ингэж яхад үдсэн 87-ыг явна да. За баярлалаа. За баярлалаа. Хэрвээ та агуулгын маань өнөөдрийн зочноор бидний дотор аялагч хэмээн нэрлэгдэх Ганку ах оролцлоо. Бас хэрвээ та аялал жуулчлалын сайд байсан бол нийт тэргуунд юу хийх вэ гэсэн асуултанд манай хүн хариулахдаа нэгдүгээрт нь дид үтс агаарын тээврийн асуудлыг хөнгөвчлөөр байна. Хоёрдугаарт нь Монголын гадаад улс орнд харагдах тэр брендингийн асуудлыг энийг хамгийн товчоор илэрхийлсэн өрөө өвгнийхээ асуудлыг бид нэр эргэж харах ёстой гэдэг нөхөр санаа хэлж байна. Өнөхөр агаарын тээврийн асуудал мэдээж хамгийн гол нь тэр өрөө өвг брендингийн асуудал би бас их санал нэг байна л да. Яагаад надад энэ ингэж бодогдож байна. Өнөхөр зүв зүвтэй юм шиг санагдаж байна вэ гэхэлэр би нүү энтхийн өрөө өвгийг бас харж байсан. Incredible India гэдэг нэг ер усын гайхамшигтай үнэмшмээргүй орон гэсэн утгатай. Тэгэхээр тэрийг сонсонгууд надад энэ их хөвж үзмэр тухайд санагдчихсан. Магадгүй энэ тийм гайхалтай, гайхамшигтай гэсэн утгаар биш. Ер нь танд энэ их оронд очлоход та олон шин зүйлийг харна. Гэхдээ танд бас юу ч тохиолдож магадгүй. Магадгүй хоол нь танд таалагдахгүй ч байж магадгүй. Тэгтэл та ямар ч үс нэг үнэмшмээргүй зүйлтэй таарах болно гэдэг санаа бол энэ улс орны аялал жуулчлалын хүнийг бас ингэж аялах сонирхолтой хүнийг соронзон мэд татах юм уу гэж бодож байсан. Тэгэхээр энэ бол над Ганкугаа хэлж байгаа энэ санаа надад нэлээд их таалагдлаа. Дахиад энэндээ зөв миний хувийн бодол бол одоо орчин үед энэ IT гэдэг зүйл, мэдээллийн технологийн хөгжил гэдэг зүйл аялал жуулчлалд яг яаж нөлөөлдөг юм бол магадгүй энэнд тухайн улс орн газар зүйн байршлыг виртуал янз бүрийн шийдлээр гаргаад хүнд үзүүлэхээр үдсэн мэд ханамж авах уу? Аль эсвэл бүр илүү их тэрийг өгж үзэх хүсэл мөрөөдөл нь төрөх үү. Энэ дээр бас нөгөө сошиал хөгжсөн сошчин Увс аймгийн Кыргыз нуурын хэцүү хадан дээр энэ янз бүрийн хэцүү хадны гой зургууд гарснаас болоод зургууд, бичлэгүүд, видео контентууд зарим хүн очиод фэйсбүүкийн селфи хийгээд энэ бүгдээс болоод жишээ хэцүү хатыг зорих жуулчдын тоо, амрагчдын тоо маш ихээр нэмэгдсэн гэж сонсч байсан. Тэгэхээр энэ бүгдөө IT-ийн нөлөө магадгүй сайнаар муугаар яаж нөлөөлөх юм гэдэг манай аялал жуул магадгүй бид нар энэ аслагдмал улс орны энийг яаж сайнаар ашиглах уу гэдэг нэг тийм санаа бас байж болж байна. Бодсноо хэрэгжүүлэх, бодсноо хэрэгжүүлэх, хөстөлмөрөд хэрэгжүүлэх гэдэг юм дээр энэ дээр бол Монгол хүн үнээр төсвөр хатуужил, хөдөлмөрч чанар дутагдсан юм байна.